эдийн засгийн яам, сангийн яамныхны үгийг сонсохоор зардлыг нэмэгдүүлэхгүй 24% барина. Хөгжлийн ерхий төлөвлөгөөндөө дотоодын нийт бүтээгдэхүүний 24-өөс ихгүй байна зардал гэж ингэж яриад ам хаагаад байгаа. Тэгээд зардал нэмэгдүүлэх бололцоогүй болсон гэдэг. Та бүхэн бол дуртай үедээ ер нь бол одоо төсвийн тухай хуулийг дагалдуулаад энэ байтугай зүйлийг л оруулж ирдэг штеп. Тэр хэдийл төсвийн доктортой байдлын тухай хууль. За тэгэл төсвийн хүрээ тусгай шаардлагынхаа үзүүлэлтүүд ингээл тодтоглоор хүртэл өөрчлөх үедээ бол өөрчлөлт оруулаад ирдэг штеп. Тэг үнэхээр тэрэнд баригдаад байгаа юм бол энийгээ өөрчлөөд тэгээ энэ урсгал зардлыг тэр 24-д баригдаад байгааг нэмэгдүүлэх болцоо боломжийг гаргаад тэгээ энэ гишүүдийн яриад байгаа энэ цалин дэтгэврээ урсгал задлаа тэрэнд нэмэгдүүлээд явах болцоо боломж байхгүй юм уу? Тэгэл гихтэх нь одоо нэг хууль барьдаг юм шиг одоо л энэ удаагийн төсөв дээр л нэг одоо хууль барьж байгаа юм шиг харагдаад хэрвээ та нар хуулиа зөрчихөө бол одоо ингээл өөртөө тааруулаад үзүүлэлтүүдэд дур дураараа л өөрчлөл явуулдаг шүү дээ. Төсвийн тухай хуулийг дагалдуулаад төсвийн доктортой байдлын тухай хуулийг өөрчлөлт оруулаад ирдэг шүү дээ. Энэ жил одоо гээгүнтгийг яагаад болгоо болчихв? Энэ хөгжлийн төлөвлөгөөнд дурдсан энэ 24% баригдах энэ зардлыг яагаад нэмэгдүүлэх болцоо болом энэ хуулинд нь дагалдуулаад өөрчилж болохгүй юм уу? Тэгвэл орон зай үүсчих болцоо боломж байгаа юм биш үү? Энэ дээр та бүхэн юу үзэж байгааг нэг хариулж өгөөч. За ажлын хэсгийн 4-р микрофон. Би засгийн газраас төсвийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхдээ тэтгэврийг 6%-аар цалин нэмэгдүүлэхгүй байхаар ингэж тооцож төсвийн төслийг бол яг өргөн мэдүүлсэн. Төсөв бол боловсруулалттай яг төсвийн доктортой байдлын тухай бол төсвийн тухай хуульдаа заасан тусгай шаардлагуудын хүрээнд л бид боловсруулж өргөн барьдаг л та. Яг сая төсвийн байнгын орон дээр төсвийн байнгын орооны даргаас өгсөн чиглэлийн дагуу багш нарын эмчнэрийн цалингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү гэдэг дээр сангийн яамд болон засгийн газарт холбох тооцооллыг бол өөрөг өгсөн байгаа. Бид яг одоо улсын хурлд өргөн мэдүүлсэн зардлынхаа дүн дотор багтаагаад энэ их үүсвэрийг гаргах ямар боломж байна гэдэг тооцооллыг сангийн яам хөдөлгөөний хамгааллын яам бол холбоо тооцооллын юмнуудыг нь бол хийж байна. Тэгээд энэ хүрээг энэ тооцооллоо бид дуусгах дээр нь төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт төсвийн байнгын орон тэнцвэр танилцуулаад ямар хөө байдлаар явах вэ гэдгийг бол тооцоод явж байгаа. Зөвхөн яг сая энэ 2025 оны төсвийн тодтголдоо бид орлогыг 3 их найдаар зарлыг 2 их найдаар бууруулад нэлээд бол бас таналтуудаа хийцэн байгаа. Тэгээ одоо дахиад энэ их үүсвэр гарахтай холбоотой бид урсгал зардал дээр дахиад хууль засах ямар боломж байна гэдэг иймэрхүү байдлаар бол тооцооллуудыг бол хийж ажиллаж байгаа. Тэгээд хараахан арай дуусах баг. Тодруулъя. Одоо нөгөө халдавч хар яманда гэдэг шиг тэгэл Моол бол нөгөө хэдэн төрийн алба руугаа л төрийн байгууллагууд руугаа л дайрж байгаа юм л да. Энэ байгууллагууд чинь бүсээ чангалаад гэдэг юм уу төсөө толоор асуулаад маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа шүү. Ер нь бол одоо ахаад энэ цалин дэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр ингээд засгийн газар шийдлээгээд сайд нарын багцыг урсгал зардлыг ахаад ингээ 10%-аар хасна гэдэг бол эргээл ачаал нь энэ төрийн байгууллагууд дээр л ирж байгаа юм. Тэгээ энэ төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа явагдах болцоо боломж ер нь та бүхэн яг үж харж байна. Энэ алдагдаж байгаа юм шүү. Хэвийн үйл ажиллагаа явуулах. Төрийн байгууллагуудыг зөвхөн нэг цалин авдаг байдлаар харж болохгүй шүү дээ. Олон зардлууд гарах ёстой шүү дээ. Төрийн үйл ажиллагаа явуулахад энэ зардлууд нь одоо ингээ бүгд хасагдаар 10%-аар тэгшдэгэ тасчаар энэ байгууллагууд ер нь хэвийн үйл ажиллагаа явуулах хэмжээнд байна уугүй юу? Энийг та бүхэн юу гэж харж байгаа юм засгийн газар? Энэ дээр нэг гамбатаар хариулж өгөөч. Сая энэ онд яг тодтголоор төсвийг 2 их найдаар бол зардлыг бол нэлээд тантсан. Ер нь бол яг орон нутгаас эхлээд бүх шатны төсвийн байгууллагууд дээр хэмнэлтийн гормоор бол нэлээд ажиллаж байгаа. Тэгээд
Дахиад яг одоо бид нэгэнт улсын хурлд өсвөгдсөн цалин тэтгэвэр нэмэгдүүлэхтэй багш нарын цалин эмчийн цалинтай холбоотой бид их үүсвэр гарга гэдэг ийм чиглэл бол Төсвийн байнгын орноос өгсөн учраас бид энэ дээр дахиад бид нар урсгал зардал дотор нь дахиад бид нар одоо таналт хийхсээр аргагүй тэгжэл бид нар их үүсвэр гаргана. Тэгээ энэ хүрээндээ багтаагаал одоо төсвийн байгууллагуудыг бүх шатны байгууллагуудыг бид хэмнэлтийн зарчим ингээ бариад ажиллаас гэдэг ийм л өөр аргагүй. Бид сая төсвийн тодтгол дээр бол төрийн албан агчдын тоог 9% зомтолыг хийсэн. Тэгээ одоо дахиад урсгал зардал дээр бид дахиад хэмнэлтийн байдлаар ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бид цаашаа явахсаар аргагүй. Ийм л нөхцөл байдалтай.